Дараагийн мэдээ хүргэе. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас цагдаагийн ерхий газрын даргаар Баатар Жовыг томилох шийдвэрийг гаргаж, өнөөдөр түүнд концерт цолоолгож цагдаагийн ерхий газраас томилсон юм а. Энэ сарын 14-ний өдөр хууль зүйн сайд Тэмүүжингийн хүсэлтээр цагдаагийн ерхий газрын дарга баррикадын генерал биелэгтийг үүрэгт ажилласан чөлөөлсөн. Учир нь биелэгт салбарын сайдынхаа үгэнд ордоггүй дээр сайдтайгаа тэрсэлж байсан нэг юм. Тэгвэл удаан хугацааны турш тэмцсэний эцэст биелэгтийг суудлаас нь буулгаж Баатар Жовыг цагдаагийн ерхий газрын даргаар томиллоо. Сайд болсноос хойш хамгийн том алдаатай томилгоо бол биелэгтийг цагдаагийн ерхий газрын дарга болгосон явдал хэмээн онцолж байсан. Биелэгт цагдаагийн ерхий газрын даргаар 2 жил ажиллах хугацаанд сайд Тэмүүжинтэй таарамжгүй харилцаатай байсан нь албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл болсон гэхэд болно. Гэхдээ чөлөөлөх үндэслэлтэй хэрхэн дурдсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Цагдаагийнхны ам биелэгтэд сайн байдаг, харин биелэгтийн оронд Тэмүүжинг яваасаа гэж боддгоо шуудхан хэлдэг байлаа. Гэвч цагдаагийнхны хүсэл биелсэнгүй, харин ч эсрэгээрээ Тэмүүжин суудалтаа батбуух гэгчнүүлдээ биелэгтийн оронд өөрийнхөө хүн болох Баатар Жовыг томилж чадлаа. Тэмүүжин энэ салбарыг толгойлох болсноор хуучин дарга нарыг хөрөнгөчсөн хурдандаан нар гэдэг тодтолтойгоор хоморглон харж өөрийнхөө халаасны хүнээр салбараа толгойлуулж эхэллээ. Хэдийгээр биелэгтийг ерөнхийлөгчийн баруун гар учраас үүрэгт ажиллаас нь чөлөөж чадахгүй гэсэн таамаглал байсан ч нэг нь Тэмүүжин ялалт байгуулчихлаа. Яг 2 жилийн өмнө цагдаагийн шинжилгээ бүр томилж яхад хийсэн үгийг өнөөдөр 2 жилийн дараа хэлж байгаа нэг класс жоо хаустай байгаа бол нөгөө класс нэг заавал тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Олон нийтийн дунд маш том хэрэгжил байдаг. Цагдаагийн бие бүртгэн цагдаагийн байгууллага дотор улс төрийн шин бүлэглүүдийн гар хэл ордог. Энэ байгууллагаар энэ албаа хуулийн нэрээр өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахыг эрмэлздэг гэдэг ийм эргэлзээ байна. Энэ эргэлзээг ажиллахын тулд нийт бие бүрэлдэхүүн ямар нэгэн байдлаар эдийн засаг улс төрийн бүлэглэлийн гар хэлхээс илүүтэйгээр хүний их хэмждэг, хууль зүйтэй, мэргэжлийн үндэс хууль сахиулгын ажиллагаа явуулдаг. Тийм аль байх ёстой. Энэ аль байхын тулд дор мөрний цагдаагийн аль багчид сэтгэл гаргаж цагдаагийн аль багчдад үлдэн зохион байгуулж байгаа та бүхэн бас мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй гарган ажиллах ёстой гэдэг. Энэ хоёр дахь том шаардлага болсон. Баатар Жов цагдаагийн албанд насаараа ажиллаж байгаа хурандаан. Тэрээр Төв аймгийн хэвхийн төлөөлөгчөөс ажлынхаа гарааг эхлэж улмаар Дархуул аймгийн цагдаагийн газрын дарга, нийслэлийн цагдаагийн газрын дарга, улсын мөрдөн байцаах газрын дарга болж дэвшсэн нэг юм а. Гэвч цагдаагийн ерхий газрын даргаад биелэгтийг томилогдсны дараахан ажилгүйчүүдийг нэг хэсэгтээ шийдэж байгаа Цэлэн аймгийн цагдаагийн газраар томилогдсон. Гэвч удалгүй Тэмүүжин сайд өөрийнхөө хүнийг Цэлэнгээс татаж цагдаагийн ерхий газрын дэд дарга болгосон. Ямар ч тач биелэгт явж Тэмүүжин үлдснээр цагдаагийн байгууллага дунд одоогоор сөрөг барагдахгүй болоод маахынхан үлдсэнгүй. Ухаалгын лекцэн тэрийг болон администрацийн хариуцлага бүлэгийг тогтоож боловсруулах болгож хөгжүүлэн үзүүлэх цагдаагийн албаагчид идэх санаатай оролцож ажиллана. Цагдаагийн байгууллага нь эргэн дэвшсэн өөрсдийн дэвшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай байж соёлтой харьцаа сахилтууд эрдэмтэн хаан эргээд орнтой итгэж байна. Өнөөдөр Тэмүүжин сайд Баатар Жовыг томилгодоо шинэ удирдлагууд хуулийн салбарт хийгдэж байгаа шинжилгээг дэмжих ёстой гэхийн зэрэгцээ цагдаагийн бие бүрэлдэхүүн цагдаагийн байгууллага дотор улс төр эдийн засгийн бүрэлдэхүүнийг гар хөл болдог. Энэ байгууллагаар энэ албаар өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллуулахыг эрмэлздэг гэх хэрэгцээ бий. Энэ хэрэгцээг арилгахын тулд нийт бие бүрэлдэхүүнээр ажиллах ёстой гэдгийг онцолж байслаа. Ингэж хэлснээр Баатар Жовыг өөрийн хүн бус гэдгийг нотлохыг оролдож байсан ч нэгэн төмний өмнө Баатар Жов Тэмүүжингийн гар хөл гэдэг нь харагдаж байлаа. Харин биелэгт өнөөдрийг хүртэл үүрэгт ажилласаа чөлөөлөгдсөн тухай ам нэхгүй байгаа нь магадгүй ерөнхийлөгчийн ивэлдээр өөр нэгэн албан тушаал томилогдсон уу? Аль эсвэл Тэмүүжингийн эсрэг тэмцэхээр бэлтгэлээ хангаж байна уу гэдэг нь анхаарал татаж байна. Эндээс